тэгээ дуутад ирээ гэсэн. Тийм учраас бүгд ирсэн, баяр дараа ирсэн байна, дундаж ирсэн дараа ирсэн байна, мөнх оргоос хайд ирсэн байна. Бид нар бүгд ирсэн байгаа. Шүүх хурлыг юусоо нээлттэй хийхэд бүгд сандаа дэвшүүлдэггүй. Сэтгүүлчдийг оруулмаар байна, ард түмнийг оруулмаар байна. Тэнд бол нэг хайхтар нууц юм яригдахгүй шүү дээ. 7 сарын 1-ний асуудлыг бид нар бүгднийг бидний нүдэн дээр л болсон үйл явдлыг л ярина. Тэрэн дээр хэн алдсан, хэн онсон гэдгээ ярина. Зөвхөн цагдаа нарыг буруутгаад тэдний асуудлыг шийдэх гэж байхгүй шүү дээ. Улс төрийн намуудтгууд ямар үүрэгтэй байсан те. Улс төрчид ямар үүрэгтэй байсан, сонгуулагч юу болсон, ягаад ард түмэн бохимдсан, ягаад жагсаа цуглаан болсон, тэр нь ягаад өмнөөс хаваа болсон гэдгээр бүгдээ талдаас ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нэг 4 цагдаа суулгачаал тэр л бүх юмыг л буруу хийсэн 4 хүн байгаа юм шиг ингэж болохгүй шүү дээ. Бид нар бүгдээ монголчууд алдаж наа. Ерөнхийдөө ч бас надаас ахуулаад жирийн иргэн хүртэл алдсан ба шүү дээ. Энэ алдаага бүгдээ нэг талдаас яриад нэг 4 хүн 5 хүнийг одоо жолоос болгож хаяад тэгээд бусдын цаана нуугдаж үлдээд улс төрчид нь ялангуяа намууд нь нуугдаж үлдэж ингэж болохгүй хаа л гэж бодож байна. Энэ удаа шүүх бүрэлдэхүүн хуучин үеиндээ шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа өсөлтөд гаргасан ч хангаагүй гэсэн үндслээр хос хоёр алдар оюун чимэгнэр хуучин бүрэлдэхүүнээрээ энэ хэрэг дээр ажиллаж байна. Цагдаагийн дарга нарыг шүүж байгаа 20 хангийн гадна цагдаагийн ар гэрийнхэн лозон барин жигсэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагыг бүгдийг нь оруулж мөн шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардсаар байгаа юм а. Юм үнээрээ байстай яга бусдыг нь оруулах юм бэ? Энэ дээр бол үнэхээр сонин гайхалтай байна. Буруу гэж бодчих. Юуг нь нуугаад байгаа юм бэ? Ард түмнээс юуг нь нуугаад байгаа юм? Үнэхээр энэ уус бол яг буудсан юм байхгүй шүү дээ. Хариуцлага хүлээгээд орж байгаа байхгүй юу? Хариуцлага хүлээх юм тэр дээр байгаа элбэг дөрж тэр бат мөнх хоригд морил бүгд хүлээх ёстой шүү дээ. Ягаад энд ирэхгүй байгаа юм? Хөрөг нөөц өстэй. Ард түмний энэ одоо энэ хоригдж байгаа энэ цагдаа нар ямар ч юм муу байхгүй. Ард түмнийг хамгаалсан өөрсдийн төлөвлөсөн сүсүүтэй. Тэгэхэд одоо энэ хаалтаа орж ингэж юм муу байхгүй. Энэ одоо энэ цагдаа гэсэн ард түмнээ явж сүсүүтэй. Өөр ашиг хэмжээ хаагаагүй байхгүй юу? Би учраас одоо ингэ нээлттэй хийх төлөв гэж үзэж байгаа. Баянгол дүүргийн цагдаа нар хамгаалтанд гарч хэвжүрм сахиул ажиллаж байгаа юм а. Ямар ч гэсэн өмгөөлөгч хөр шүүх хуралдаа явуулах боломжгүй учраас цагдаагийн экс удирдлагууд хизээ шүүхэн тодорхойг үлдэж байна. Шүүх бүрэлдэхүүнүүдээ 6 удаа хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна гэж өмгөөлөгчд нь мэдгдсэн юм а. Тэгээ өнөөдөр хүчээр энэ хүсэлтийг шийдвэрлэх бид нар эсэргүүцсэн. Яагаад вэ гэвэл бид шүүх хуралдааны товч зарлагддаг бах таа хүн мэдчих. Шүүх хуралдааны товч зарлагдав хизээ их нь мэдчихгүй. Шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааны үе шийдвэр гаргаж өгсөн. Энэ бол хууль дээр тов тодорхой. Ингээ шүүгэл хэрэг хэрэгжүүлээ. Энэ мөнгө хуулиудаас бид нар ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл бидний олж авсан хууль зүйн мэдлэг мэрэгжил та нарын хуулийг сая шүүх 6 дахь удаага хууль зөрчсөн. Та нарын энэ хууль зөрчиж байгаа үйл явдалд бидний энэ хүч мэдлэг болцоо хүрэхгүй байна. Бид гологдож байна. Амар бол гэдэг хүн, Барцүх гэдэг хүн, Зоригт гэдэг хүн, Ганбаатар гэдэг хүн өмгөөлөгчтэй байсан ч өмгөөлөгчгүй байсан ч та нарын тэр улс төрийн захиалга энэ жүжигч ороод ялгаад явах юм бид зогсож исэн зогсож байгааг ялгаагүй юм байна гэж өмгөөлийн тухай хууль, эрүүгийн байцааг шийдэх хууль, за өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 8 зааснаа бид чачаалжлуулчихсаа татгалзаж байна. Энэ хүмүүс бол өмгөөлөгч байгаа ч хэрэг өмгөөлөгчгүй орсон шиг ялгаа. Шүүх бол илтэд хуулийг зөрчиж байна гэсэн шийдвэр гаргалаа. За нөгөө ийм шийдвэр гаргаад шүүхт мэдэгдэж байгаа юм. Тэгсэн чинь шүүх энийг гаргаж өгч байгаа хүсэлт мэтээр хүлээж аваад энийг хүлээж авах болцоогүй бид хүлээж авах болцоогүй шийдлийг уучлаарай. Өмгөөлөгч хүний хүсэл зориг энийг өмгөөлөхгүй гэдэг хүсэл зориг үндсэн хуулиар олгогдсон энэ эрх чөлөө өмгөөллийн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө шүүх ингэж зөвчлөхгүй ийм байдалтай байж юусан болохгүй. Олон жил энэ шүүх прокурорын өмгөөлөгч хүнийг шүтэнд орсон мах шиг үзэж авч ирсэн. Дандаа эргүүн эрхийг хамгаалж явдаг энэ мэрэгчлийг ад үзэж ирсэн. Сайн байдал болж байна. Шүүх хуралдааны тагмаас мөнгөлтгөр өмгөөлөгчдээр гарахад цагдаагийн хүч хэрэглээд доор 30 минут хорж байгаа байхгүй. Та нар хүчээр зааварчих ор гэдэг цагдаатай нөхцөлтөө ийм байж болохгүй шүү дээ. Бид яагаад социализм шиг тавьсан жүжигт оролцоод бидний жүжигт оролцоод хэдүү хэлсэн болоод хүндээ яс шийтгүүлээд явах юм бэ? Яагаад өнөөдөр Монгол улсын шүүх үндсэн хуулийн цэцээр маргаа үсгчээд үндсэн хууль хяналт тавьдаг дээд эрх мэдэл бүхий байгууллага маргаа үсгчээд байгаа. Яагаад энийг авч хэлцээд хэдхэн хоног хүлээгээд тэгж ярих юм бол 200 өдрийн зүгт урд юм шүү хэрэгдэж байгаагүй энэ зүйл. Энэ дээр яагаад хэлцээ шийдвэр гаргаж болох өмгөөлөгч хэрэгчлэн халтчих юм. Итгэл өмгөөлөгчөөсөө даралтна гэж унж байна. Хүчээр шүүх хуралдааныг явуулна гэж үзэж байна. Анхаарлаа дуулж байгаад баярлалаа.